AU гэж химийн тэмдэглэл байдаг бах те. Тэмдэглэдэг. Миний талаар хүмүүс олон ном зохиол, кино хийдэг. Би бол ялалтын өнгө. Би юу вэ? Энэ бол алт. Ингээд өнөөдрийн сэдв бол алт. Их ойлгомжтой сайн тайлбарлаа. Тэгэхээр өнөөдөр бүгд алтны талаар ярилцгаана. Тэгэхээр зочдоо тайзнаа урья. Зочдоо тайзнаа урьж байна. За баярлалаа. Би баруун гар талаасаа зочдыг танилцуулъя. Миний баруун гард зогсож байгаа энэ залуу бол Монгол банкны дэд ерөнхийлөгч Инхтэй. За. Геологч Даваач. Баярлалаа. Харин За зүүн гар тал зогсож байгаа багийнхныгаа одоо бараг танилцуулахгүй байсан ч бүхэн л таних бахаа да. Манай Навчаа жүжигчин байна. Таныг хүндэлж явдаг шүү. Баярлалаа. Хам түмэн манай комедиан Хануу гэдэг нэрээр их алдартай. би энэ хоёртой мэдлэхгүй л яг энэ хоёртойгаа Дараа нэг асуудал үүсгэж байна. тийм эсвэл энэ нөгөө юу комеди энэ төр хийж байгаа. Би ингээ нэг нэвтрүүлэлд орсон чинь нэг залуу гэж хэлсэн чинь тэр нь би байж таарах гэдэг бурхан минь те. За ингээд нэвтрүүлгийн дүрэн журмыг зочин хөтлөгч хоёр та бүхэн танилцуулна. Ер нь их энгийн дүрмтэй байгаа. Манай зочид маань урдны 2 дугаарын аль нэгийн чултгаа үзсэн байх гэж найдаж байна. Тэгээд асуултууд бид нар тавигдана. Энэ артлын дэлгэцнээ бол харагдана, хариултын сонголтууд харагдана. За тэгээд санал хураах шугам нэгдээд үзэгчид саналаа өгж явах хооронд бид нар энэ студидтэй хоорондоо ярилцах юм байна. Монголчууд ер нь яг энэ агуулгын өрөөнд юу гэж бодож байгаа юм болоо гэдгийг л бүгдээрээ ярилцаад өөрсдийнхөө смартфон дээр саналаа өгчөхөд л ер нь болно доо. За би дахин хэлье. Та бүхэн саналаа 13 TikTok 88 дугаар руу мессеж хийгээд өгж болно. Эсвэл Freshback аппликейшнийг татаж аваад үн төлбөргөөр саналаа өгөөрэй. За санал хураалтын үр дүнтэй танилцсны дараа зочдын сонгосон хариултын хувь ингээд оноо болж та нарт орно. Ойлгомжтой тий? Одоо чинь хэдэн хувь монголчууд хариулж ин тэр л ингээд оноо болж орно. За тэгээд хамгийн гол нь бас өөрсдийнхөө үзэл бодлыг хэлэхээс гадна за дийлих монголчууд маань юу гэж бодож байгаа гэдгийг л таах хамгийн гол зорилго байгаа шүү дээ тий? Энд нэг сони юм байна. Энэ нилээн сайн ухаантай Ямар асуудал шүү. Монгол банкны дэд ерөнхийлөгч. За. Нэг нь болохоор уул уурхай. Геологч гэж шүү. Тэгээ жүжигчин комедийн хоёр. Тийм. Тэгэхээр одоо чи тэр ерөнхийдөө жоохон харахгүй бүдүүлэг Монголын ард харуулах гэдэг шиг байна. Ерөнхийдөө Тийм биш шүү. Хоёул монголчуудад төлөөлнө шүү дээ. Тийм биз дээ. Манайх бүгдээрээ монголчуудаа төлөөлнө. Гэхдээ тэр хоёр чинь илүү ухаантай толгоо. Үгүй тэгж бодохгүй нэг чи ухаантай бол гэж бодохгүй. Би надад нэг горим уучлаарай гормын санал байна. Тэгвэл ухаантайнууд нь энэ талтай зогсоод ухаангунд тэнцэн үлдчихв. Тэгэл ч гэсэн. Баярлалаа. За ингээд би та бүхэндээ эхний асуултыг асууя. Үзэгчд маань би дахин хэлэхэд та бүхэн 13 TikTok 88 дугаарын утас руу мессеж хийгээд хариултыг хийж болно. Эсвэл Freshback аппликейшнийг татаад хариултаа бас хэлээрэй гэж уриалж байна. За ингээд эхний асуулт анхаарлаа хандуулна уу? Хэрв та алтан гултмай олох юм бол юунд зарцуулах вэ? Эхний хувилбар Эдэн алтан бурхан хийлгэнэ гинэ. Бидэн за төвөргөөр солино гэдэг маань зарнаа л гэсэн үг юм байна. Сидэн гоёл чимэглэл хийлгэд зүүн. Бидэн орон дороо нуна. Сонирхолтой сонсогдлоо. За баярлаа. Ингээд энэ талаасаа эхлээд ярилцсан явчих тийм ээ. За байжгаарай. Бүгдээрээ санал хураах шугамаа эхлэх Тэгэлгүй ёстой. яах вэ? Тэгэхээр үзэгчид маань яг энэ асуултын хариултуудыг бүгдээрээ харсан бах. Заавал саналаа хэлээгээрэй. Нэвтрүүлэг маань шууд явж байгаа. Тийм учраас та бүгдийн маань санал хэрэгтэй байгаа шүү. Эхнэрээс асууя. Ахтаа яхаа эхнэрээс асууя. За баярлаа. 13 TikTok 88 дугаар эсвэл Freshback application гочлаарай. За баярлаа. Ингээд юу гэж бодож байна? Мэдээж өөрсдийнхөө бодлыг та хэлж болно. Дараа нь эцсийн хувилбараа цөмөрөө iPad-н дээр сонголтоо хийх ёстой байгаа. Монголчууд юу гэж ер нь бодож байгаа гэдгийг л цөмөрөө таана гэсэн. Гэхдээ таны өөрийн бодол. Энд ч одоо олвол гэж шүү дээ. Тийм шүү дээ. Энэ дээр байна уу? Энэ дээр байхгүй. iPad-н дээр байхгүй. Олвол гэдэг чинь ч одоо минийх биш юм чинь ч одоо төгрөгөөр солиулал энэ ч одоо бүртгэл гэдэг янз янз юм нэхэд унах бах одоо. Тэгин те. Тэгин чи хаана очиж зарах уу гэдэг чинь бас аюу хэцүү юм байна. Нөгөө уцаагааны нөгөө хин байгаа шүү дээ. Миний таньдаг нөгөө тэрэнд авчиад өгч болж чинь. Энд дээр очиж нэг гинж минь хийлэг гэж бас болох л бодчих л.
Ухаантай хүмүүс яг л юу зүрхээс юм ярьж шүү дээ. Тэ ухаантай хүмүүс гээд одоо одоо бид хоёр ямар хүн болчих вэ? Үгүй та хоёр маань үгүй тэгж юусэн яриаггүй шүү. Та хоёр л ихэлсэн. Өсөөрл шууд ингээд доромжлол явчихдаг юм байна шүү. Хараараа. Яста тэгээгүй шүү. Танхимаас аваас юу яа? Өөрөөр солил гэдэг чинь нэрэл Яагадгүй. Юу болчиход Юу та наад ойлгоцдог усуудаа ойлгоцдог. Юу тэгж хэлээгүй шүү. Тэгээд байгаа шүү дээ тий. Олбол гэдэг. Олдууд бол уг нь орон дороо нуух зүг байхгүй бас цагтаа сэргийлэх хүрээд ирэхээ нөгөө хүн бас яах вэ тий. Уг нь бол шүү. Тэгтээ ер нь бол манай монголчуудын ихэнх нь бол ер нь мөнгөөр солино шүү. Юу тэгж бодчих. Одоо бол эдийн засгийн хэцүү байна. Тийм нэр Ер нь 1 кг алтны үнийг өглөөхөө харсан. $136,000 болчих. Нэг килограмм алтан? 1 кг. Оо ёо за тэгэхээр чи бараг 300 сая төгрөг. Нэлээд үнэтэй болоод байна да. Тийм үү? доллар 3600 таа. Нэр тийш тийм. Оо чи байр авах шүү. За зүүн гартлын багийнхаа хоорондоо зөвлөлтөө ярьжээ. Би энэ хоёр залуудаа бас цаг өгсөн байгаа. Яа гэхлээр цөмөрөө юу боллоо? Бид хоёр бол ингээл ярихаар ингээл дараагийн консеквенсийг яриад байгаа байхгүй. За. Гэхдээ нийтлэг зүгээр энгийн монголчуудаар бодохоор би бол зүгээр бушуухан солиулах л бодох байна. Энэ ихтэй ийм байна. Энэ яагаад энэ цагдаа давж өгөх хариулт байхгүй байна? Шодрог иргэн юм. Тийм хариулт ер нь яагаад бичиж болохгүй байна ч. За ингээд яа гинэ? Ер нь бол монголчуудын хариултыг л таах гэдэг байгаа шүү Тийм дээ, тийм ээ. Тэгэхээр одоо зарсан л дээр байна. зарсан л дээ. Зархал бах та. За зарна гэж ер нь монголчууд. Гэтэ таны өөрийн бодол ер нь за хээрээс оллоо гэж бодё. Цөмөрөө 100 сайхан димит хинээд явж исэн майхныхаа гацыг суулгасаж нэг гултмаа алт оллоо гэж бодъё те. Эзэнгүү тал ямар хотоос олцсон биш. Тэгэхээр одоо ер нь та яг яах вэ? Яг өнөөдрийн байдлаар 4200 хүрчлээ, 200 гараа явчлаа. Тэгэхээр Бүхэн дээд амжилт. тий ахаад ингээ прогноз харахаар өснө гэдэг чинь тэгэхээр төр зурууд орон дороо байлгаж ирсэн дээр байна л да. Жохо өсгийг хараад. Тийм үү? Арай шарав. Одоо 4200-аар зараа тэгээ явцсан дээр биш үү? Нэг унц алт $4,200 уу? Тий. Тийм. Нэг унц гэдэг чинь одоо 30 хэдэн грамм уу? Тийм ба. 28 грамм. 28 грамм. 30 орчим. Ойлголоо. Тэгэхээр Яг нөгөө нэвтрүүлгээ бодвол хоёр дахь буюу төгрөгөөр солихыг Нийт монголчууд маань юу гэж бодож байгаа вэ гэдгийг таах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бол нийт монголчууд маань бол энийг бол төгрөгөөр солино гэж бол бодож Зарнаа л гэж үзсэн зарна юм. гэж бодож байна. Төргөөр ер нь яг яаж солих вэ? уртцагаан дээр явж тарч. Уртцагаан дээр юм уу? Ер нь бол аж ахуй нэгжч бай. Монгол банкн дээр авч өгч. Лицензтэй иргэд бол Монгол банкн дээр хурж ирээд алтаа тушаажуулдаг. Бид нар чинь лицензгүй хүмүүс шүү дээ. Олцсон хүмүүс шүү Хүн дээ. бол яг нөгөө тусгай тийм бүртгэл хийлэгдэг санхүүгийн зохицуулах орон дээр түүнийхээ дараа бол Монгол банкн дээр алтаа тушаадаг. Нинжа гэж байдаг байсан шүү дээ тийм. Ер нь бол нинжа нар гэсэн үг шүү дээ. Юу гинэ? Чүү шууд орон доор юм шүү дээ. Чи заавалчгүй ингээ олцлоо гэд яах юм. Хээр явж байгаад ингээ амар За сонголтоо хийхэд бэлдээ байж байгаарай. Багийн санал хоёр хуваагдаж болохгүй. Та хоёр бол нийлцэх шиг боллоо. Орон доор За санал хураалт орон доор эзэн чанхуу төгрөгөөр санал хураалт үргэлжилж байгаа. баг. Ингээд Ер нь ихэнх нь таны хариултаа орон доор гав. хийхгүй. Танаа баг. Би бол Төгрөөс. Та сонгосооч. За манай баг. одоо үлээ. Манай зүүн жигүүрийн баг маань алийг сонгосон. Сая одоо Монгол банкны дэд ерөнхийлөгч хэлсэн шүү дээ. Хувь хүн одоо битээр олцтой аваач өглөөхөр баахан бичиг баримт бүрдүүлэх гэдэг шүү дээ. Тэгсэн дөрөв зүгээр ченж өгөөл төгрөгөөрөө суултаж тий. Тэгээ солил За, таа. адилхан сонголт өгч шүү. Дарлаа. Баярлалаа. Эрхэм үзэгчтэй. Бид нар санал хураалтын шугам хаагдж байна уу те? Хаагдсан байна. Хаагдж байна. Тэгээ та бүхэн бас саналаа өгсөн байх гэж найдаж байна. Яг одоо Централ суваг телевиз дээр суугаад харуулж байгаа хүн байх юм бол Freshback аппликейшны татаа та бүхэн эдгээр хариултанд оролцох боломжтой. Мөн 13 тэгтэг 88 дугаар утас руу мессеж хийлгээж та бүхэн санал асуултанд оролцох боломжтой. Санал асуулга үгээр өндөрлж байна. Ингээд Дээрээ саналаас хариултынхаа эцсийн дүн хараас өмнө яг одоо ер нь яг энэ асуултанд өнөөдөр манай нэвтрүүлгийнхэн асуулт асууж явсан юм лээ. Монголчуудаасаа. Тэгээд ямар хариултанд дийлэх байсан юм бол бүгд нэг харах уу? за тэгэл. Бурхан болгоч хэлдэг. Сүртэй шүү дээ. Төгрөгөөр солино. За би. Орон доор нь Алтан бурхан хэлгсэн дээр ахаа. Гоё чимгэл хийлдэг зүг нэ. Гоё л чимгэл хийж зүүх нь л хамгийн сайн ашигтай юм байх та. төгрөгөөр солиулах бах та. Орон доор нүнэ зүгээр хадгалах хэрэгтэй байх. Тэр тийм баг. Манай Freshback гэдэг аппликейшнтэй хамтарч байгаа.
Тэгээд энэ аппликейшн татаад зах гэсэн цэснээс нь худалдаа авалт хийгээд 8888 төгрөгийн хөнгөлөлт идэх боломжтой. Энэ купон кодыг оруулаад худалдаа авалт хийгээрэй. Баярлалаа. Байна. Алтай эмэг хийлгийа. За тэгд би эхнэрээс асуусан алтай эмэг хийлгээ гэж байна. Ингээд санал асуулгын дүн маань гарч байна. Би асуултыг та бүхэндээ дахин давтъя. Хэрвээ та алтан гулдмаа олох юм бол юунд зарцуулах вэ гэж байгаа. Монголчууд юу гэж хариулсныг хамтдаа харцгаая. За. харъя да. Тэр шүү. Төгрөгөөр солино 55% гэсэн үг шүү дээ. Мөнгөгүй л байна гэсэн үг шүү дээ. За 55%. 55 оноо. Алтан булган хийлэг нь 11%, төгрөгөөр солино 55%, хоёр чимэг хийлгэд зүүн 14%, орон дороо нуун гэсэн 20% байна. 20% биш гэж. Чимээ намжтал бас орон дороо байлгаж л байхгүй те бас гулмаа гаргаж зарж иж баригдахгүй те. Цөмөр бас болгоомжтой л байцгаая тийм ээ. Ингээд би та бүхэндээ оноог танилцуулъя. Хоёр баг хоёулаа төгрөгөөр солино буюу би хөлбөрийг сонгож 55 оноо авсан байна. Ингээд баг тус бүр 55 оноо авцгаалаа. Баяр хүргэе.